Hi. За намаас Харан Зул гэдэг. Би энэ Lost in Chapters Instagram хуудсан дээр номын талаар контентууд оруулж эхэлж байгаа. Тэгээд энэхүү YouTube бичлэг маань миний хамгийн анхны номын талаар контент гэсэн үг. Тэгээд хамгийн анхны маань бичлэг учраас би бас хөрхөн бэлэгтэй хий гэж бодлоо. Тэгэхээр өнөөдөр миний ярих гэж байгаа ном бол Pexehi Хумэрэн гэхдээ тав бүгд идмэрэн гэсэн ном байгаа. Тэгэхээр комент бичсэн хүмүүсээсээ хөрхөн нэг хүнийг сонгоод би энэ номыг бэлэглэх болно. Энийг биш шинэ номыг гэсэн үг шүү. Шинэ ном бэлэглэх болно. Тэгээд миний хамгийн анхны бичлэг учраас бас юм хөрхөн бэлэгтэй эсвэл би дандаа бүх бичлэгийн бэлэгтэй байлгаж бас болох юм. За тэгээд энэхүү бичлэг маань жоохон спойлер агуулсан байгаа. Та хэд маань хэрвээ яг уншичаад үзвэл бас их сайн эсвэл ямархуу ном юм болоо гэж сонирхоод худалдаа авалт гэж бол үзвэл бас зүгээр. Спойлерт дургу шууд уншааг хүсдэг хүмүүс бол уншичаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд ном руугаа орцгоё. За энэхүү ном маань болохоор саяхан орчуулагдсан 2025 онд орчуулагдсан Тагтаа хэвлэлийн газраас маань орчуулан хүргэж байгаа. Тэгээд би энэ номын нэрэнд нь маш их татагдж хүлээж одоо яг энийг орчуулагдаад бишээ худалдаанд гарахаар болсон гэдэг цагаас эхлээд нэрнээс нь болоод маш их сонирхсон. Нэр нь Үхмээр байна гэхдээ бас бүгд идмээр байна гэж байгаа. За тэгээ зохиолч нь бол Pexehi гэдэг зохиолч байгаа. Солонгос улсын зохиолч 1990 онд төрсэн өдгөө 38 настай ийм зохиолч байна. Тэгээд зохиолч маань болохоор өөрөө сэтгэл зүйн асуудалтай буюу дистеми гэдэг ийм онцтой юм байлаа. Тэгээд энэхүү сэтгэл зүйн асуудлынхаа талаар сэтгэл зүйчтэйгээ уулзаад ярилцлага хийсэн тэр диалогоо ер нь бол ном болгож хэвлүүлье гэдэг ингээд энэ ном бий болсон юм байна лээ. Тэгээ номын хувьд гэх юм бол хуудсынхан тоон болохоор амар детейлс ярьдаг. 166 хуудас бүхий. За бүх бичигдэж байгаа хэлбэр гэх юм бол бидний уншиж дадсан хүүрнэл зохиол, үргэлжилсэн үгийн зохиол, роман туужийн хэлбэргүй энэ бол шууд юм диалог буюу дандаа харилцан яриа гэсэн. За манай зохиолч нэг талаас нөгөө талаас сэтгэл засалч гэдэг ингээд сэтгэл зүйч хоёрын дандаа харилцан ярианууд ингээд явж байгаа. За харилцан яриа нь ингээд 10 дугаар бүлэг хүртлээр үргэлжилж байгаад сүүлийн хэдэн бүлэг дээр болохоор зөвхөн өөрийнх нь одоо нөгөө юу нь гардаг. Авш 14 хүртэл харилцан яриа нь явж байгаад сүүлийн хэсгүүд дээр болохоор өөрийнх нь дүгнэлт маягийн сэтгэл засалчтайгаа ярилцчаад энэ бүхнийг дүгнээд ер нь энэ нь өөрийнх нь амьдрал хэрэгтэй байсан юм уу, хэрэггүй байсан юм уу, ямар өөрчлөлт гарсан бэ гэдгээ дүгнэж дуусгадаг. Тэгээд маш юм хөөрхөн хөнгөн хэвлэлттэй юм хөөрхөн ном байна. За энэхүү номыг би анх уншиж эхлээд юу гэж бодсон бэ гэхлээр эхний нэг 20-30 хуудас бол надад аюу сонирхолтой байсан. Яагаад гэхлээр энэ хүнийг одоо сэтгэл засалч дээр яагаад явж байгаа талаар ч юм уу те эсвэл ямар асуудалтай болоод энэ сэтгэл засалчид хандах болов гэдгийг би амар хайж уншсан гэх юм уу. За уншаал те надад бол их сонирхолтой санагдчихсан. Яагаад тэгэхээр зүгээр нэг би энэ нэг сэтгэл засалчтай ярилцаад байгаа юм шиг нэг тиймэрхүү филинг ер нь л авч уншиж эхэлсэн. За тэгээд дунд хэсэг рүүгээ н ороод би жоохон уйдсан гэх юм уу. Яагаад гэхлээр би ингэж төсөөлж байсан. Сэтгэл засалчтайгаа тухайн хүн маань харилцан ярилцаад хажуугаар нь тэр сэтгэл заслаар авж байгаа одоо нөгөө зөвлөгөөнүүдээ амьдралдаа хэрэгжүүлээд эсвэл тэр хүний зохиолчийн маань лайфстайл амьдрал нь юу нь ямар вэ гэдэг талаар жоохон мэдээлэл өгөөд явах юм байх гэсэн төсөөлтөд анх уншсан байхгүй. Гэтэл ерөөсөө тийм байгаагүй дан харилцан яриа авцсан. Тэгэхээр тэр хүн цаанаа ямар амьдралтай яагаад юу нэг юм өвчтэй болчихоо гэд ингээ илүү олон зүйлийг хаймаар санагдсан боловч тэднэр байхгүй улмаас баг зэргийн юм дутуу юм шиг мэдрэмж юу авсан. Тэгээд би дунд хүртэл нь уншичаад уйдаад хаагаад орхичихсон. Нэр ингээс амар уйдаад за тэгээд явж байгаад би нөгөө ямар нэгэн ном уншихтаа яадаг гэхээр бусад хүмүүсүүдийн ревю шүүмж одоо юу гэдэг влог подкаст тэр номын талаар ямар нэгэн байдлаар юу ч юусэн уншмааргүй байдаг, бүр сонсмооргүй байдаг. Тэгээд шууд өөрийнхоороо уншаад надад ямар мэдрэмж төрж байна вэ гэдэгтээ харьцуулах айгуу дуртай байдаг. Тэгээд үнэхээр тэсгэл алдаад би дунд хүртэл нь уншичаад яасан гэхлээр за одоо ревю уншия би ганцаараа ийм мэдрэмжтэй байгаа эсвэл энэ ном угаасаа ийм юм уу гэж ингэж би бодоод тэгээд Goodreads-ийн маш олон ревюүүдийг уншсан байгаа. Ээжээ утас маань уншглаа. За тэгээд энэ ревюүүдээс
надад одоо миний одоо нөгөө санал сэтгэлдээ ойролцоо маш олон ревюуд байсан. Тэдгээрийн дунд яасан бэ гэхлээр энэ ном угаасаа ингээд айгүй муу болчих уу даа гэсэн байдалтай ревю болвол цөөнг ажиглагдсан. Гэхдээ тэр чигээрээ муу гэж байгаа юм биш. Зүгээр л хүмүүсийн одоо нөгөө хитрхи өндөр хүлээлтэнд нь хүрээгүй байх магадaltaй гэсэн үг юм болов. Яагаад тэгэхээр ном нь гарчиг нь өөрөө амар сонирхолтой юм, хөөрхөн ном дэнгүүд хүмүүс айгүй юм гоё зүйл хүлээсэн байсан. Гэхдээ хүлээлт нь нийцээгүй болохоор баг зэргийн ийм сүрэг шүмж ч юм эсвэл өөртөө таалагдаагүй юмнуудыг гаргасан баг гэж би бодсон. Би л айгүй өндөр хүлээлттэй байсан юм л та. За тэгээ ревюудыг уншичаад энэ хүмүүст таалагдаагүй болоод зарим шүмжлэгчид яасан гэхлээр бүр ингээд энэ мөрт нь бүр үнэхээр сони юм байна. За энэ мөр нь яагаад юм гэ бүр ингэ номны хэсгүүдийг оруулаад шүмжилж гисэн байсан. Тэгээд тэр хэсгүүд нь надад яаж санагдах нь гэд би бас үргэлжлүүлж уншаад тэг ингээ хоёр угаагаад ерөөхдөө уншиж дуусгасан байгаа. За тэгээд зарим хэсгүүд дээр үнэхээр тэр шүмжиг бичсэн хүмүүстэй яг миний филинг адилхан байсан. Тэгээд би зарим хэсэг дээр бүр ингээд тэмдэглэл оруулсан байгаа. За энэ тэмдэглэл гэх юм бол бүр ингээд яагаад ийм асуулт асууж байгаа юм бэ гэх мэт. Эсвэл what гэж ингэж бодсон зүйлүүдээ би дандаа ингээд тэмдэглээд явцсан байгаа. За тийм тэмдэглэснүүдийг бас би Instagram руугаас оруулж өгсөн байгаа. За тэгээд одоо миний хамгийн их одоо таалагдаагүй зүйл нь юу вэ гэхээр сэтгэл засалж хүн тухайн өвчтнийхөө одоо хурж ирээ сэтгэлээ засгаж байгаа өөрийнхөө сэтгэл зүйн асуудалтай одоо тэмцэж байгаа болохоор за тэмцээд өөртөө тусалж чадахгүй болоод мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах мэрэгжлийн ийм муутай ингээ мэрэгжлийн харах хяналтын дотор тэрнтэйгээ тэмцгийг хүсэж байгаа хүн сэтгэл засалч дээр очиж байгаа гэж би ойлгоод байгаа. Гэтэл тэр сэтгэл засалч нь ерөөсөө тэр хүнд тусалчи эсвэл яг энэ өвчнөөсөө салаасаа гэсэн ямар ч юм хүсэлгүй зөвлөгөөнүүдийг өгöd байгаа юм шиг санагдсан. Одоо жишээ нь би л сэтгэл засалч дээр мөнгө төлөөдтэй ингээ за би ийм асуудалтай гэт ингээ ярангуут өөдөөс тийм үү. За нөгөө л нэг өлөг басан юм а чи дахиад ярьж гин үү? Чи угаасаа л архины хамааралтай бидтэй. Чи ийм юм уу? Чи найз залуугаад тэгчихсэн юм уу? Гэх мэт ингэж харилцвал би л авда эхний 2-3 уулзалтан дээр очиод дахиж хэзээч тийшээ зүгэлэхгүй. Гэтэл энэ сэтгэл засалчийн хувьд яасан гэхээр мэрэгжлийн зөвлөгөө өгөх тэр хүнд туслах гэхээсээ илүү ингээ хит их доош нь хийсэн ч юм уу те эсвэл үл хүндэтгсэн тэр асуудлыг дахин өөрт нь сануулж ингэж шэм мэдрэмжийг өгж байгаа юм шиг надад санагдсан. Гэтэ бусад хүмүүс бол юу санагддаг би мэдэхгүй байна. Надад ямарчлагч тэгэж санагдах үед маш олон хариултууд байсан. За тэгээ тэдгээрээс одоо та бүхэнд нэг жишээ одоо харуулъя. Нэг жишээг би уншиж өгье. Энэ хартаа Wheels гэдэг цэцэг. Энэ яавал фокуснд хардаг юм бол тааж. За. Гарын дээр фокус ирчлээ. За ингэж. За одоо харагдчих. Би ингээд хатаасан. Тайг олныг хатаасан боловч энэ маань л амжилттай гоё хатсан. Тэгэд энэ номыг уншиж байхад яг энэ цэцэг маань дэлгэрээд яг унах төгсөн байсан учраас энэ номын завсар гоё амжилттай басны хадгалаад байгаа. Монгол сакура биш Wheels гэдэг цэцэг юм байна лээ шүү. За тэгээд би таад надад маш их таалагдаагүй нэг хэсгээ уншиж өгье. За жоохон ойлголт авах үүднээс жоохон дээр хэсгээс нь уншиж байгаа юм. За би буюу манай зохиолч тэгэхээр би маш сайн нууж ирсэн байх нэ. Гингүүд нь сэтгэл засалч нь тэгжэл таарлаа гэснээ инэв гэж байгаа байхгүй. Тамир нэг инээсэн маань инэв гэд хаалтанд оролцсон байна. Хүмүүс таны хөөрхөн гэж хэлэхгүй байх вэ гэхээс айж төгшдгээ та мэддэг. Өөрийн тань хэлснээр хөөрхөн биш бол царай муутай л гэсэн үг гэдэг нь үүнээс шалтгаалж байгаа юм аа. За тэнгууд манай зохиолч зөв угаасаа би хин нэгэн хүнд таалагддаггүйгээ мэдхэл юм бол өөрийгөө сэтгэл татах юучгүй зүс доороо нэгэн гэж бодоод хэлдэг. За тэнгууд сэтгэл засалч нь өнөөл үлэг болтлоо сонссон юм чинь биш үү? Одоо шууд танихаар болоо байлгүй гэж хэлж байгаа. Тэнгууд нөгөө Pixie буй зохиолч маань юу тэр билээ гингүүт нь сэтгэл засалч нь
Юмыг хар эсвэл цагаанаар л хардаг туйлшрамтгай зан гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр сэтгэл засал чинь одоо өвчтнийх нь асуудал гэх юм бол өөрийгөө хөөрхөн ч юм уу царайлаг эсвэл сэтгэл татам гэдгийг хин нэгнээс мэдрэхгүй болгоод ирэнгүүт нь өөрийгөө ингээд сул талтай болгож илүү мэдрээд тэрэндээ илүү гутардаг гэсэн үг ахна ш. За би царай муутай, би хөөрхөн биш гэд өөртөө итгэлээ алдаад ингээд хинч бишээр өөрийгөө мэдэрдэг гэж байгаа хгүй. Тэгээ энэ болохоор тэр өвчтний миний бодлоор энэ номон дээр гарах хамгийн их давтагдж байгаа асуудал нь гэсэн үг. Өөртөө маш итгэлгүй. Гадаад төрхөндөөч тэр зан харилцаандаач тэр өөрийнхөө маш олон зүйлүүдийг ингэж гутааж одоо нөгөө доош нь хийдэг өөрийгөө. Тэнгүүт энийгээ илэрхийлээд ингээд хилэнгүү сэтгэл засал чинь тэрийг оошоо чахгүйгээр за өнөө л үлэг басан зан чи юм шүү. Чи ингээ юмыг угаасаа л хар цагаанаар л хардаг туйлшрамтгай зантай гэдгийг ингээ сануулчих байгаа байхгүй. За тэнгүүт би нэг ChatGPT-гээс асуусан. За би ингээд хэрвээ өвчтөнтэй би ийм юмыг ингээд хит туйлшрамтгай хардаг. Эсвэл нэг бол амар сайнаар, эсвэл нэг бол амар муугаар ингээд хардаг. Тэг өөрийгөө хөөрхөн гэж мэдрэхгүй бол ингээд сэтгэл готролд ордог. Чи надад ямар зөвлөгөө өгөх вэ гэж би ChatGPT-гээс асуусан. За тэгээд ChatGPT-гээс би яг энэ одоо ситуашнийг яг бичээд хэрвээ чи сэтгэл зүйч байвал надад яаж зөвлөгөө өгөх вэ гэдэг ингээд асуусан байхгүй. Тэгсэн чинь надад бүр айгүй урт яг хөө гэхдээ ChatGPT бол мэдээж сэтгэл засал чин тэр биш л дээ. Гэхдээ яг хөө зүгээр би харьцуулж хармаар байсан болохоор харсан юм. За байж байгаа миний утас. Нэг л унж юм надад гэж. За ингээд тавьчих. За тэгмэд надад ингэж хэлсэн. Ихэнх тохиолдолд бид өөрсдийнхөө гадаад төрхийг шууд дүгнэх үед жинхэнэ асуудал нь царай биш таны өөрийн үнэлэмжийн тухай байдаг гэж байгаа байхгүй. Бүр энэ бол бүр вау нэр нь л тийм шүү дээ. Одоо мэдээж царайлаг гэдэг чинь эсвэл хөөрхөн гэдэг зүйл бол одоо тэрэнд одоо тодорхойлсон тодорхойлт гэж байхгүй. Царайлаг гэдэг нь яг ийм л нүдтэй ийм л хамартай гэдэг зүйл бол байхгүй. Энэ бол бид нэр өөртөө итгэл өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа байдал, өөрийгөө хайрлах хайр гэд яг л миний дотооддоо байгаа өөрийгөө үнэлэмжтэй холбоотой гэдэг нь бол үнэн шүү дээ. Тэгээ энийг ChatGPT надад бичсэн байна. За тэгэнгүүт зүгээр л чи царай муутай биш зүгээр л өөртөө илдэг байж сурах гэж байгаа сурж байгаа л хүн гэд ингээд бичиж дуусгацсан байгаа байхгүй. Тэгээд яг үндэ нөгөө л нэг үлэг болсон зан чи юм уу гэж ингэж хайхрамжгүй хэлж байгаа сэтгэл засалж ChatGPT 2-ын үнэхээр надад яг ChatGPT-ний илүү юм шиг санагдсан. Гэтэ энэ бол сэтгэл засалч нарыг би одоо юу гэдэг гутаах эсвэл тэр хүмүүсийн ажил мэргэжлийг үл хүндэтгсэн агуулга ерөөсөө биш шүү. Зүгээр энэ тохиолдолд саяхан яг нэг хэсэг мөр хооронд би зүгээр ChatGPT хэрвээ байсан бол гэж ингэж харьцуулж байгаа дүр зураглал учраас та бүхэн маань тэрийг зүгээр болгоорой. За тэгээ би сая та бүхэнд нэг л жишээг хэлсэн шүү дээ. Энэ мэт маш олон юм харилцан ярианууд энэ номон дээр гардаг. Тэгээд бас нэг юм мэдгийнхаа талаар ярилцсан чинь сэтгэл засал чинь дахиж инээснэ. Үгүй дээ миний ярихыг сонсоод л чи тийг санагдаж байгаа юм. Ер нь бол ийм эмэгтэй хүмүүсийн нүдэнд боддоор чи тэгжэл харагддаг гэж хэлж байгаа. Тэнгүүд нөгөө зохиолч нь бити тийм боллоо дортоосоо билээ гэдэг ч юм уу. Тэгээ ерэн зүгээр ингээд тэр хүнд ямар өвчнөд тэмцэж байгаа гэдгийг ингээд бүр байнгын доош нь хийж сануулж тэр хүнийг дахин готролд оруулдаг. Тэгээ тэр хариултыг сонсох бүртээ манай зохиолч айгуу сэтгэл готраад ингээ гонхтой байгаад байгаа нь айгуу олон ажиглагддаг. Тэгээд дандаа уйлдаг ч юм уу те. За ерөнхийдөө манай зохиолч маань энэ дистеми буюу энэ хүмүүс сэтгэл готролд автсан учраас энэ өвчнөтэйгээ бүр маш удаан тэмцэн ерөөсөө идэгрээгүй ч юм уу те. Тэгмүүдээ энэ сэтгэл засалчтай нийт 12-7 хоног ярилцсан байгаа байхгүй. За тэгээ хамгийн сүүлд нь манай сэтгэл засалч маань энэхүү номонд зориулж өөрийнхөө одоо нөгөө дүгнэлтийг ингэж бичсэн байлээ. Яагаад тэгэхээр энэ номыг одоо хэвлүүлэхдээ манай зохиолч маань сэтгэл засалчтай би энэ номыг ингээд хэвлүүлэх шагаа шүү гэдгийг ингээд мэдгдсэн байлээ. Тэгээ тэрэнд зориулж манай сэтгэл засалч маань өөрөө одоо үгээ илэрхийлсэн байлаа. Тэгээ тэрэн дээр болохоор бүр өөрөө ингэ хэлсэн байгаа даахгүй. Зарим зөвлөгөөгөө хараад зохиогчд хангалттай тус болж чадаагүй дээ. Харамсахын зэрэгцээ бодсноосоо ч илүү ичив шүү. Тийм ээ. Ичих хэрэгтэй. Яагаад гэвэл би өмнөөс нь ичээд байгаа байхгүй юу? За.
ер нь бол манай сэтгэл засалч маань өөрөө жоохон алдаатай дутагдaltaй байсныгаа л хүлээн зөвшөөрөөд энэ номон дээр бичсэн байсан. Тэгэхээр сэтгэл засалч маань би яг сайн тусалж чадаагүй юм байна уу да гэдгийг ер нь л өөрөө дүгнсэн гэдгийг номон дээр хамгийн сүүлд нь илэрхийлсэн байсан. За тэгээд одоо хамгийн чухал нь энэ номны маань нэр маань өхмээр байна. Гэхдээ бас бүгий идмээр байна гэж байгааз. За энэ номны одоо яг энэ мөрт би хаанаас гарч ирээд энэ номын маань гарчиг болчих вэ гэдэг дээр бас маш их хариулт тавьж үйсэн. Яа тэгэхээр энэ нэр бол өөр амар сонирхолтой байгааз хүн болгон шунгууд өхмээр байна гэдэг бол өөр амар том ингээ готарсан гунсан сэтгэл тэмүүт бас бүгий идмээр байна гэхээр амьд явах бүр юм жижигхэн шалтгаан хүртэл биднэрт үргэлж байдаг гэдгийг нэг харуулах гэж байгаа гоё юм гарчиг байгаа даахгүй. Энэ гарчиг би хаанаас яаж яваад энэ номын гарчиг болсон бэ гэдгийг маш их хайж унсан. Гэтэл энэ маань манай зохиолчийн одоо бичсэн гаргасан үг бол биш юм бэлээ. Номны арт бас ингэсэн байгаа хгүй юу? Өхмээр байна гэхдээ бас бүгий идмээр номныхоо 1-2 дугаар дэвтрийг биччихээ. Бүгий идэх дуртай Пиксехийн маань өдгөө туслагч нохоо жарамтайгаа аж төрж буй гэд энэ номын нэрийг гарчгийг энэ бүгий гэдгийг зохиолчтой холбоод ингээд биччихсэн байсан. Энэ үгийг зохиолч өөрөө бичсэн юм шиг юм мэдрэмж биднэрт төрүүлж байгаа гэсэн. Ер нь таач гэсэндээ тэгж бараг бодсон байх те. Гэтэл энэ үг маань зохиолчийн биш манай сэтгэл засалчийн маань хэлсэн үг болж таарсан. Яагаад энийг зохиолч биш сэтгэл засалч маань энэ үгийг ингээд бичсэн бэ гэхлээр хамгийн сүүлд нь сайн нөгөө нэг одоо дүгнэлт бичсэн гэсэн шүү дээ манай сэтгэл засалч маань тэрнийхээ хамгийн сүүлийн өгүүлбэрт ингэж бичсэн байгаа юм. Учир нь хүн гэдэг өхмээр болсон үедээ ч бүгий идэхийг хүсэж байдаг усан нүд цусан зүрхтэй бодгал билээ гэд сэтгэл засалч маань энэ өгүүлбэрийг ингээ бичсэн. Тэрнээс ш номны одоо ямар нэгэн хэсгүүдэд ч юм уу те эсвэл зохиолчоос гарч байгаа илэрхийлэмжийн хувьд бол энэ гарч ерөөсөө байгаагүй. Тэгэхээр сэтгэл засалч маань бичсэн юм үг болж таарсан. Тэгэхээр энэ надад баг зэргийн сонин санагдсан. Яагаад тэгэхээр хүмүүс болон орчуулагч зохиолч ер нь хямбгаач энэ үгийг шууд ингээ зохиолчтой холбоод пад гэд ингээ наачиж байгаа надад баг зэрэг сонин санагдсан. Яа тэгэхээр энэ илэрхийлэмжийг зохиолч гаргаагүй шүү дээ. Энэ бол сэтгэл засалчаас гарсан үг илэрхийлэмж гэтэл. За яг гэхдээ байж болохгүй бол биш байж болно. Гэхдээ бүх хүмүүс энэ үгийг дандаа зохиолчтой холбож яриад байгаад нь би жоохон баг зэрэг юм disappointed. За тэгээд үргэлжлүүлээд энэ сэтгэл засалч маань одоо сэтгэл засалчийн талаар сая хэллээ шүү дээ. Одоо зохиолж байгаа тал руу буцаад орцгоё. За зохиолч маань дистеми гэдэг ийм хүмүүс сэтгэл готрлын өвчтэй. Сэтгэл готрлууд чинь ийм дэгэн тогон дэшээ таашаа байдаг. Нэг бол амар даун болол нэг бол ингээл амар хайпер олсол энэ сэтгэл готрол нь болохоор мөнхийн тогтмол ингээ явдаг. Тэгэхээр энтэй бол манай зохиолч маань маш удаан тэмцээд хамгийн эцсийн дүгнэлтүүдийг уншингууд энийгээ яг идгэрсэн юм уу гэхээр ерөөсөө идгэрээгүй байгаа юм. Гэхдээ шалтгааны ойлгодог. Одоо идгэрэх гэж хичээхгүйгээр зүгээр л одоо хүлээн зөвшөөрөх ёстойгоо ойлгоод дуустдаг. За энэний амар гоё өгүүлбэр одоо өгүүлбэрээр өөрийгөө ойлгосон хэсэг байна. Иймээс л үдийн олон жил хан босгож өөрийгөө хамгаалах хичээж ирлээ шүү дээ. Даанч хамгаалах байр барьлаа гэтэл өөрийгөө хорих шорон босгочихжээ. Гэт яг ойлгосон байгаа хгүй. Үдийн олон жил сэтгэл готрлаа би ингээд те би ганцаар гэхээс илүү хин нэг намайг татаж аврах юм байна. Хин нэг намайг аврах юм байна. Сэтгэл засаж шийдэж өгөх юм байна. Эсвэл би энэ бүгдийг сонсомооргүй байна. Хүмүүс юу гэж бодож байгааг би мэдмээргүй байна гэл ингээл өөртөө амар хаалт ингээл босгоод ингээл яваад байсан. Энэ бол буруу байсан байна гэдгийг манай зохиолч ингээ сүлд нүүрээ ойлгож байгаа. За тэгээд эцэст нь алхам бүрээ алдаа байх вэ хэмээн ахин дахин нэгтэлдэг өчүүхэн чадхуй анхаарал хандуулсан хүнийг эцэс төгсгөлгүй сордог болж дууссан гэд. Тэгэхээр энэ сэтгэл готрлын асуудал нь тэр хүнийг ямар их зовоосон, хажууд нь байгаа хүмүүсийг ямар их зовоосон бэ гэдгийг манай зохиолч өөрөө ойлгоод ингээд дуустдаг. Тэгээд яг 100% идэрсэн гэхээс илүү асуудлынхаа мөн чанарыг ойлгоод өөрийгөө ойлгож чадсан гэдэг бол дараадаа тэр асуудлаа шийдэх маш юм гоё төхөн болж өгдөг шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд бас айгүй хөөрхөн өгүүлбэр байдаг. Ямар боловч миний дотор романтизм, цинизм хоёр ээлжилдэг. Нэг халууцаж, нэг хөрсөөр эгэл амьдралын бүлээхэн үеийг мартчихдаг. Тэр завсрын нөхцөл байдлаас би хамгийн их айдаг. Халуун хүтний алийг ч мэдрэхгүй нэг л хэмээрээ байна гэдэг хичнээн аимшигтай вэ.
хүснээс өөрсдгүй амьдрал шүү дээ гэд энэ ном маань дуусгаж байгаамаа. За тэгээд энийг болохоор би юу гэж ойлгосон гэхээр ер нь бол тухайн зохиолч маань нэг бол халуун хүднийг л мэдрэх уйтай амьдрал гэд хэлж шүү дээ тий. Нэг бол хитрхээ ингээл гунж гутраал хитрхээ сайхан болол ингээд ахгүйгээр дундын энэ мэдрэмжүүд гэдэг зүйл байдаг нь ямар аз завшаантай вэ? Тэгээд энэхүү мэдрэмж байдагт одоо амьдралын гол зүйлүүд ингээд утга учир оршдог юм байна гэдгийг бас ойлгоод улсан болов уу гэж би хувьдаа дүнсэн байгаа. Тэгээд номны маань нэр өөрөө Үхмээр ань гитаас догбүг идмээр байна гэж байгаа нь биднэрт ерөн сэтгэл готрах үхмээр санагдах маш олон шалтгаанууд яг бодож олох юм бол эсвэл маш их гутарсан гүнэлсэн үедээ бид нар бодоод олж чаддаг ч тийм хүчмээр ингээл алга болчмоор газар доор орчмоор гэдэг ч юм уу тийм. Гэхдээ тэр бүхний хажуугаар бидний зүрхийг, бидний сүнсийг, биднийг аз жаргалтай болгож идэг маш жижигэн юм шалтгаанууд байдаг нь догбүгийгээр зөвлөсөн байгаа. Хэдий хүмээрсэн ч догбүгийн идэх тийм жижигэн амьд байх, аз жаргалтай байх шалтгаан бидний амьдралд бүр маш олон байдаг штэ. Тэгээ энийг бид нэр үргэлж санах ёстой болов гэдэг юм гоё дүгнэлтийг аваад энэхүү номыг дуусгаж байна. Тэрнээс ш айгүй юм гоё 100% гоё ном юм шиг бол санагдаагүй яг үнэндээ эсвэл бичлэлтийн хувьд ч гэсэндээ онцгой гоод найруулгын гоё зүйлүүд бол маш ховор бичигдсэн. За тэгээд энэхүү номын тухай ерөөдөө найруулга зүйн хувьд гэх юм бол маш энгийн үгээр бичигдсэн байгаа. Өсвөр насныхан ч гэсэндээ уншихад тохиромжтой тийм хүнд дарк сэдв агуулгууд бол ер нь бол маш бага. Зүгээр маш энгийн тэр Пексехи гэдэг хүний амьдралын талаар, тэр хүний сэтгэл зүйн асуудлуудын талаар, мөн сэтгэл засалчийн зөвлөгөөний талаар гэдэг ерөнхийдөө бол нэг тийм 3 хаал агуулгыг маш хүмүүн хэлбэрээр харилцаагаар хүрүүлж гисэн байгаа. Миний бодлоор энэ номон дээр харилцан ярианаас гадна Пексехигийн амьдралыг хажуу талаас нь ч юм уу эсвэл зүгээр амьдралын хэм маяг нь энэ бүх зөвлөгөөнүүдийн хажуугаар хэрхэн өнгөрч байгаа вэ гэдгийг бас бичиж илэрхийлсэн бол илүү сонирхолтой хойсон болов гэж би бодож байгаа байхгүй. Ном шүмжилчингүүд хүмүүс тэгдэг байхгүй. За чи шүмжилдэг юм бэ? Чи өөрөө нэг ганц номч биччихээгүй байж гэж ингэж хэлдэг. Гэхдээ заавал би шүмжлэхийн тулд ном бичсэн байх ёстой юм уу? Эсвэл би заавал шүмжлэхийн тулд зохиолч байх ёстой юу? Гэвлүүгүй те хүн болгон шүмжилж болно, хүн болгон магтаж болно. Энэ номны талаар сан сэтгэлээ хинж болон хуваалцаж болно. Энэ бол чөлөөтэй. Тийм утгаасаа би энэ талаар үнэн зөв байдлаар би ингэж ревю бичлэг хийж байгаа шүү. Тэрнээс бол хөөрхөн ном уу гэвэл хөөрхөн ном олон хувь борлуулагдсан бас бестселлер номнуудын нэг юм байна лээ. За тэгээд энэхүү бичлэгээ дуусгая. Хамгийн анхны бичлэг болохоор айгу замбраагүй ярьчихлаа. Уул нь бол би энэ дээр ярих юмнуудаа ингээд бэлтчихсэн. Гэхдээ яг ингээд ярихад энийг уншаад ингээд ярихаар айгу бие бариад цэгнээд ярьж чаддгүй юм байна. Тэгэхээр дараагийн бичлэгүүд дээр илүү сайжруулад явах байхад энэхүү бичлэгээ нүрээд дуусгая. Тэгээд энэхүү номыг би нэг хүнд бэлэглэхийг та бүхэн мартаагүй бидтэй би бичлэгийн хэлсэн байгаа. Тэгээд комент бичсэн хүмүүсээсээ би нэгийг сонгоод гоё бэлэглэе. Тэгээ бас намайг дэмжээрэй. Удахгүй 2 дахь номоо бас би тагтаагаас эрхлэн гаргасан гоё бас нэг шинэ номыг ярина. Тэгээд тэрнээс цаашаа гэвэл би дандаа хуучин уншиж исэн номнуудаа ч юм уу ер нь ярмаар санагддаг хүмүүс мэдээсээ сонсоосоо уншаасаа гэж маш их хүсдэг номнуудаа гоё яриад явах болно. Таад маань бас энэ номны талаар сонсомоор байна гэж санагдталээ үлдээж болно. Бас энэ номыг уншаад надаас өөр сэтгэлдэлтэй байгаа бол чөлөөтэй комент бичээд үлдээгээрэй. Тэг за тийгээд үг олдож өхөр холдох гэж байна. Яагаад гэхээр чихнээсээ үг олдож өхөр холдох гэдэг нь би одоо ажилтаа тэгээд айгу удаан ярьчихлаа сансныг бодоход эн чинь тэгтээ 2 хувааж битсэн 15 баг 30-40 минут болчлоо. Дараагийн удаа бас илүү гоё товчилж арахыг хичээх болно. Тэгээд миний Instagram үзийг даараа би энд ингээд дижлээд оруулчих. Lost in Chapters. Баяртай.